Аамен. За цөмөр өөрсөндөө баяр хүргэе. Бүхэл бүтэн Библийн 25 Матай номын 25 дугаар бүлгийг бүрэн гүйцэд уншлаа тий. Халелуя. За тэг 3 хэсгийн талаар бид нар хамтдаа суралцж байна. За эхний хэсэг маань энэ дээр юу гарсан бэ гэх юм бол нэг 5 мунхаг бас 5 ухаалаг эмэгтэй. Гэхдээ сүд бүсгүйчүүд. За сүд бүсгүйчүүд болзоот залууга хүлээж байгаа. За тэг голын хэсгээр нь юуны талаар гарсан бэ гэх юм бол 5 талаант 2 талаант 1 талаантыг хүртэж байгаа. Тэгээд 2 нь үржүүлж байгаа, 1 нь яаж байгаа вэ? Болж байгаа талаар бид нар хамтдаа сурсан баг. За манай 3 дахь хэсэг маань юуны талаар хамтдаа уншсан бэ гэх юм бол 2 талд хуваагдж байгаа. Хонь болон ямаагаар хуваагдаад тэгээд үүсээрээ эзэнд юу вэ? Үйлчилж байгаа тэр талаар хамтдаа сурсан баг. За ингээд бид нар эндээс юг сурах юм бэ гэвэл бид нар эхний хэсгээс хамтдаа суралцгаа. Тэгээ эхний хэсэг бол бидний өдөр тутмын бэлтгэл сүнслэг амьдрал нь амжилтын юу вэ? Үндэс байдгиймаа гэдэг талаар. Тэгээ эндээс харах юм бол юу гэж хэлж байгаа Матай номын 20 дугаар бүлэг ер нь бол бэлэн байдлын талаар ярьж байгаа гэсэн. Бэлэн байдал. Юунд бэлэн байх юм? Юунд бэлэн байх? Есүс Христ 2000 жилийн дээрээ дахин амьлаад, үхээ дахин амьлаад тэгээд тэр явахдаа юу гэсэн би удахгүй ирнэ гэж хэлсэн байхгүй. Удахгүй ирнэ. Гэхдээ та нар сорнор сэрэмжтэй байгаарай. Гэхдээ тэр цаг үеийг хинч мэдэхгүй. Тэр хаанчлалын сүд Тэнгэрийн хаанчлал нь сүд залуугаа хүлээж байгаа эмгтээтэй адилхан юм а гэж хэлсэн баг. Тэгээ хүмүүс асуусан тэр цаг хизээвэ гэд. Тэгээ өнгөрсөн 7 хоногт яг чуах түүний талаар илүү та бүхэн тайлбарлаж ярьсан. Тэгээ та хэдийг бас ойлгосон гэж найдаж байна. Тэрнийг хинч мэдэхгүй. Гэхдээ юу вэ? Бид нэр бэлэн байх ёстой маа. Бэлэн байх ёстой. Бид итгэлийн дагуу юу вэ? Бэлэн байх ёстой маа гэсэн. Тэгээ энэ дээр итгэл бол зөвхөн үгээр бус юм аа ах トゥ нараа. Харин өдөр тутмын бэлэн байдлаар илэрдэг. Итгэл гэдэг бол зүгээр үгээр илэрхийлэгдэх зүйл биш. Харин өдөр тутмын амьдралын хэв загвар дотор бэхжижээдэг үйл явц гэсэн үг. Амен. Гуравт нь хариуцлага ба үйлдэл. Бурхны өгсөн авяас боломжуудыг хариуцлагатайгаар ашиглах нь чухал юм аа. Зарим нь өнөөдөр эзний өмнө энийг ашигласаар явж байгаа. Зарим нь юу вэ? Ашиглахаас айгаад нуусаар л явж байгаа. Тийм зүйлүүд байгаа юу? Би ч бас тийм байсан. Тэгээ амьдралд гинт ирэх боломжуудыг хойшлуулахгүйгээр ашиглах хэрэгтэй юм аа гэсэн. Тэгвэл өнөөдөр энэ 5 ухаалаг 5 мунхаг гэгдэж байгаа эмэгтэйчүүд, сүд бүсгүйчүүд юу болсон бэ гэх юм бол тухайн үеийн хурим юу болдог гэсэн бэ? Ер нь нэг жил гар үргэлжилдэг заяа хурим. Ер нь яадаг байсан бэхэр ингээд сүү тавиад болцоот залуу яваад тэгээ сүү тавьчаад буцаж очиод яадаг бэхэр амьдрах байраа бэлддэг байсан бохоо. Тэгээ амьдрах байраа бэлдээд хамтдаа байр маараа бэлдээд тэгээд өдөр товлохгүй гинт ирдэг. Тэгээ тэр үед яадаг хүн сүү тавигдсан эмэгтэй маань юу хийдэг байсан бэхэр яг тэр байгаа хувцастайгаа байгаа байдалтайгаа буцад яг очдөг гэсэн үг. Тэгээ яг тэр зүйлээр хурин найр нь болоод үргэлжлээд тэгээд явдаг. Ийм үйл явдлын одоо уламжлал байсан гэсэн. Тэгээ энэ дээр юу болсон бэ гэхээр ямар зүйл болж байгаа гэх юм бол сүд залуу ирж байгаа гэдгийг бид нэр сонссон. Тэгээ сүд залуу яг ирэх хугацаанд ирэхгүй учраас саатсан. Тэгээ тэрүүн дээр юу болсон бэ гэхээр 5 ухаалаг эмэгтэй нь болохоор дэнлүүгээ тостоо навсан бохоо. Дэнлүүгээ тостоо навсан. Харин нөгөөдөл маань юу вэ? Зөвхөн дэнлүүгээ авсан. Тим зүйл гарсан биз дээ тий? Гайхаад бас бүгдээрээ яасан идэгс юм уу гэд. Тийм. Тэгээд юу болсон? Яг сүд залуу ирэх болсон, орой болсон, нэлээ орой болсон, харахгүй болсон, мэдээж эмэгтэйчүүд өөрсдийгөө бэлдсэн. Тэгээд тэр дэнлүүгээ аваад сүд залууг юу вэ? Ирж байгаа сургаар бүгд гарсан. Тэгээд яг сүд залуу руугаа урдаас явах хугацаа тэр дэнлүү унтрах гэдсэн учраас нөгөө тосоо авч чадаагүй нөхдүүд маань юу болсон бэ гэхээр ухаалгуудаас санаа гуйсан байхгүй. Надаа өгөөч. Үгүй. Бид нэр очиж байхад энэ маань хүрэлцгүйгээр унтарчвал бид нар олж чадахгүй шүү дээ. Тийм учраас та нар худалдаачин дээр очиод худалдаж аваад тэгээд хүрээд ирээ гэж хэлсэн. Аль нь юу вэ? Хос хоцорч гээд байгаа байхгүй. Тийм болохоор ухаалгууд нь юу вэ? Анхнаасаа тосоо хацсан байсан учраас яасан бэ? Шууд явсан. Харин нөгөөд маань юу вэ? Худалдаачин дээр очиод худалдаж аваад ирсэн. Гэтэл аль үжээ яасан бэ? Хурим эхэлсэн байсан гэсэн. Тэгвэл өнөөдөр бид эндээс юг сурах юм бэ? Өнөөдөр бид юг сурах юм?
Өнөөдөр бид итгэлийн дагуу амьдарч байхад итгэлийн бэлэн байдал талаар бид нэр суралцахаар өнөөдөр ирж байгаа мах та нар. Бид эзний өдөр ирэхийг эзэн Есүс Христ дахин ирнэ гэд 2000 жил өнгөрчлөө шүү дээ. Өнөөдөр 2033 онд дэлхийн сайн мэдээд Христ Есүс ирсний 2000 жилийн юу вэ? Сүм байгуулагдсны 2000 жилийн ой болох ч байгаа. Бүр дэлхийн нийтээр тийм хөдөлгөөнүүд хүртэл 2033 он гээд хөдөлгөөн хүртэл ингээд эхэлсэн. 2000 жилийн ойг тэмдэглэе энэ төр. Эзэн Есүс маргааш ирэхийг бид мэддэггүй. Гэхдээ цагийн зүйрлэлүүд нь юу вэ? Өнөөдөр бидний амьдарч байгаа дэлхийн нийтэд бий болсоор байна. Үндэснийхээ эсрэг тэмцэж байна. Идэгшгүй өвчнүүд бий болж байна. Хүн төрлөختөн яг тухайн түүхэн цаг үеийн яг хуучнаар Содом Гоморо буюу өнөөдөр Ирим гэдэг байдлаасаа татгалзаж байна. Өөрөө өөрийгөө бүр Одерс гэдэг болцсон л шүү дээ. Тэ? Уул нь бол эрэгтэй эмэгтэй гэд бусад болцсон. Тэгээд дараагийнх нь дахиад нэг дөрөвдөх одоо юу гарцсан. Тэр нь өөрөө хүснээ өөрөө бичдэг. Ийм цаг үе рүү орсон. Бурхны дүр төрхийн хүмүүс юу вэ? Хайж байгаа ийм төрх рүү явж байгаа юм. Тэгвэл ийм үед эзэн Есүс Христ юу гэж хэлсэн бэ? Та нар үргэлж бэлэн байгаарай гэж хэлсэн. Та нар ухаалаг нэмэгтэйчүүдийг, ухаалаг бүсгүйчүүдийг, сүд бүсгүйчүүдийг бэлэн байгаарай гэж хэлсэн. Хэрсүү байгаарай гэж хэлсэн. Ухаалаг байгаарай гэж хэлсэн. Тэгвэл өнөөдөр бидний энэ сурах гээд байгаа зүйл нь ухаалаг байдал нь юу вэ? Тэд тосоо бэлдсэн бохоо. Тэд тосоо бэлдсэн. Тэгвэл бид итгэлээ авсан бол бидний итгэлийн тос өнөөдөр хаана байгаа юм байх та нар? Итгэлийн тос. Энэ галыг, итгэлийн галыг үргэлж асааж байх тэр тос маань хаана байгаа вэ? Миний тос хаана гэдэг би танд хэлэхөө. Миний хамгийн их байдаг газруудад байдаг хөөхгүй. Бөөдөнгийн хажууд байдаг. Орны хажууд байдаг. Миний хамгийн эрх чөлөөний газар 0 гэдэг. Хаан ч юу вэ? Би ер нь ингээд сэлгүүцгээс одоо хамгаалаад гэх юм уу одоо юу гэх юм те өөрийгөө контролдохын тулд нүдэнд харагдахуус газрууд дандаа Библиэ тавьдаг. Эзний үгийг уншихын тулд. Тийм учраас өнөөдөр бидний итгэлийг бэхжүүлэх тэр тосыг та юу вэ? Үргэлж хийгээрэй. Энэ бол эзний үг юм аа. Энэ бол эзний өмнө залбирал юм аа. Заримдаа бидний залбирал, заримдаа бидний итгэлийн амьдрал маань зүгээр л нэг урсгалаараа ингээл яваад байгаа юм шиг санагддаг. За болох ёстой юмнууд нь болоо, хийх ёстой юм хийгдээл. Тэгэл өрөөгдөхгүй болоо би яач чи өрөөгчих юм болоо эзэн натаа хамт байна гэл. Өрөөгдөх бол эзэн байхгүй юм байна гэл те. Амар юм зүрхний бичлэг шиг те. Ингэж амьдарч идэг. Тэр таныг бүү тийм байгаас. Харин энэ ухаалаг эмгтээчүүд чиг. Үнэхээр ухаалаг байгаас. Эзний өмнө бэлэн байгаас. Харин үнэхээр тэр ухаан муута тэр бүсгүйчүүд юу болсон бэ гэхээр юу вэ? Тэр хоцорсон бохоо. Хоцорсон. Тэгээ бид нар энийг юутай зөвлөх би нэг хоцорсон түүхэ ботсон. Тэгээ би намайг 6 дугаар ангийнхад манай ээж юу яв? Ирээ явна гэдгийгсэн бохоо. Тэгээ ирээ явна гэсэн. Явах өдөр нь тодорхой байсан. За тэдний өдөр явна гэд. Тэгээ би түүнийг мартаад тэгээ тухайн үед Nintendo ингээ гарцсан. Nintendo мэдэн штэ. Sega, Mega. Тэгээ Nintendo гарцсан. Тэгээ тэр газар очиод ямар уц муц байсан биш. Тухайн үед чинь тэгээ нөгөө гэрэл уц байлаа шүү дээ. Тэгээ яваад очиод юу болсон бэ гэхээр өдөржингөө тоглосон бохоо. Та манай ээж намайг өдөржингөө хайсан баг. Хайж яаж байгаа мэдээж яриг тэр чинь машин явах цагтаа хуваартай байгаа. Тэгээ машиндаа суугаа явцсан. Тэгээ би гэртээ ирсэн чинь ээж байдгүй. Тэгээ ахаас асуулаа. Хаацсан бэ гэсэн. Явцсан шүү дээ. Тэгээ би амар хөөлжэж илээ. Ээжтэй амар гомдчихэж илээ. Тэгээд ээж та намайг хаяа явчлаа. Би та нэр хүн авч явна гэж хэлж илчээ хаяа явчлаа гэд. Яг үнэндээ би өөрөө бэлэн байгаа байхгүй. Явах өдөр нь тодорхой байсан. Явах цаг нь тодорхой байсан. Тэгээд тэрүүнд юу вэ? Би бэлэн байгаагүй. Тэгээ би араас нь хичнээн өөлээд юу вэ? Ээж нь буцаж ирээд намайг аваад явахгүй. Тэгэд ээж маань явсан. Тэгээ яг түүний дараа 20 жилийн дараа хэдэн баг 25 жилийн дараа юм уу? Анх удаа гэр бүлээрээ бэж орж гисэн. 25 жилийн дараа. Тэр хоцролтоо нөхлөө шүү дээ. Тийм болохоор бид эзний тэр хаанчлал дотор бид нэр хоцорж байгаа юм шиг таахтандраа. Би зүгээр л чуулганд яваал зүгээр чуулганд ирснээрээ итгэдэг гэж эндүүрээд тэгээд явж байгаа юм шиг таахтандраа. Өнөөдөр танд өгөгдсөн сайн мэдээ, танд өгөгдсөн танаар дамжуулахад эзнээс ирсэн тэр сайн мэдээг бид сонсоод
түүний утга агуулгын төлөө, Бурхны хүсэл, зорилгын төлөө бид нэр өөрсдийгөө зориулж хараахан чадаагүй байгаа юм биш үү таах нар. Тийм байгаа бол та эзний өмнө ирээр. Та яг одоо эхлээрээ. Өнөөдөр эхлэх ёстой махтаа нар. Амен. Тийм учраас эзэн юу вэ? Сүйт залуу нэг л өдөр ирнэ. Эзний хаанчлал нэг л өдөр ирнэ. Тэр өдөр бид нэр арбайт хийцээ явах үедээ. Айл нүлгэцээ явах үед. Ор татцсан явах үед. Тэгээ би танд хэлмээр байна. Эзэн ирэхэд бэлэн байцгаая яах тонороо. Амен. Цөмөр хажуудах нэгэндээ хэлцгээе. Эзэн ирэхэд бэлэн байцгаая. Итгэл гэдэг бол зөвхөн эхлэл биш юм аах тонороо. Итгэл гэдэг бол зөвхөн эхлэл биш. Итгэл бол үргэлжилж байдаг амьдралын үйл явц аахгүй юу? Үргэлжилж байдаг амьдралын үйл явц. Хинч Есүсийн ирэх цагийг мэдэхгүй. Хинч мэдэхгүй. Харин Есүс л өөрөө мэдчихэж байгаа. Эцэг мэдчихэж байгаа. Гэхдээ юу гэж хэлсэн бэ? Би танд ирэх өдрүүдийн шинж тэмдгийг хэлрье гэсэн. Тэгээ бид нар 24 дээр бүлгийг унших юм бол бид нэр түүний талаар юу вэ? Олж мэднэ гэсэн үг. 24 дугаар бүлгийн 4 дугаар ишлэлээр хин та нарыг төөрөлдүүлэхээс болгоомжлоорой. Учир нь олон хүн Христ бол би байгаа юм хэмээн нэрээр минь ирж олныг төөрөлдүүлнэ. Та нар дайн ба дайны суург чимээг сонсно. Бүү цочорд тэдгээр нь болох учиртай боловч төгсгөл нь хараахан биш юм. Үндэстэн үндэснийхээ эсрэг хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энэ тэндгүү өсөглөн нийтээрээ газар хөдлөлтүүд болох болно. Энэ бүгд нь төрх өвдөлтийн зөвхөн эхлэл юмаа гэж хэлсэн байна. Эзэн бидний гадаа төрх биш, харин бидний дотоод зүрх сэтгэлийн бэлэн байдлыг үргэлж харж яд юм аа. Амен. Тэгвэл бид сүнслэг амьдралдаа үнэхээр тостой байгаа юу? Тэр бадраах тосыг та авсан уу? Тэр тос чинь одоо танд байгаа юу? Тэ? Гайгүй байгаа үстэй. Ухаалаг утсан чинь байгаа гэж найдаж байна. Амен. Залбирал үг итгэлээ өдөр бүр бэлдэж байгаарай ах дунараа. Нэг өдөр хоцорхоод тэр хоцорсон өдөр чинь эзэн ирэх үедээ. Тэг цөмөр хамт дараагийн ишлэл рүү орцсон. За миний Бурхны өгсөн авьяасыг айцгүйгээр ашиглаж хайраар үлдээрэй гэж хэлсэн баг. Тэгээ бидний хоёр дахь түүх маань бол талантын талаар түүх байсан тийм үү? Талант. Нэгэн эзэн холын аянд явсан. Холын аянд явахдаа юу вэ? Талантыг өгсөн. Нэгэнд нь 5 талант өгсөн, нэгэнд нь 2 талант өгсөн. Нэгэнд нь 1 талантыг өгсөн. Итгэлийнхэн дагуу. Эзэн танд талант өгнө ах танараа. Эзэн танд талантыг өгсөн. Танд янз янзын талантууд байгаах. Тэр талантуудыг та хэрэгжилж байгаа гэдэгт итгэлтэй байна. Амен. Бурхан та бүхэнд авьяас чадруудыг өгсөн байхгүй ах танараа. Авьяас чадруудыг өгсөн. 2 нь өсгсөн, 1 нь яасан бэ? Нуус. Бурхан юу гэж хүсдэг вэ гэхээр Бурхан өгсөн зүйлээ ашиглахыг хүсдэг гэсэн үг. Бурхан танд талантыг өгсөн бол Бурхан түүгээр чинь дамжуулаад талантыг юу вэ? Өсөхийг хүсдэг. Хүн болгонд өгөгдсөн. Тэгээ цөмөр хажуудах найзтай л надад талант өгөгдсөн гинэ гэж. Тэгээ буцаад эргүүлээд илээ. Надад ч бас өгөгдсөн гинэ. Тэр бидний амьдрал бол эзнээс өгсөн талантын дагуу, эзнээс өгсөн ур чадварын дагуу бидний амьдрал үр жимстэй амьдрдаг юм ах тунараа. Амен. Итгэл бол үргэлжийн итгэвтэй байдал юм ах тунараа. Үргэлжийн итгэвтэй байдал. Үргэлжийн итгэх зүтгэлийг шаардж хийдэг гэсэн үг. Итгэл, итгэлээр алхдаг. Итгэл, найдвар, дуулууртай байдал. Энэ бүгд юу вэ? Биднийг урагшлуулж яадаг гэсэн үг. Харин эндээс харах юм бол 1 талантыг авсан тэр хүн яасан бэ гэхээр айсан бохгүй. Айс. Айснаас бол юу ийсэн? Нуусан, булсан. Үржигчгүй, өсөгчгүй юу вэ? Орхисон. Бурхан нэгэн өдөр бид Бурханы өмнө очиод тайлагна шүү дээ. Хей, даваа. Миний өгсөн талант хэд болсон бэ?
Хээ Иба. Миний чамд өгсөн талаантыг өсгсөн үү? Нуусан уу? Нэг өдөр асууна. Тэгээ тэр үед бид нар бэлэн байх хэрэгтэй. Эзэн минь та надад 2 талаант өгсөн. Би түүний чинь 4 болгосон. Эзэн та надад 5 талаант өгсөн. Би түүний чинь 10 болгосон. Тэр үед эзэн юу гэж хэлнэ гэж? Итгэмжид сайн бол минь гэж хэлнэ. Итгэмжид сайн бол минь гэж хэлэх болно ах トゥ нараа. Итгэмжид анд нүхд минь гэж хэлэх болно ах トゥ нараа. Амен. Тэр эзний өгсөн зүйлийг нуудаг биш. Харин түүнийг өсгөдөг, үржүүлдэг. Тэг үржүүлээ зогсгоор бусдад юу вэ? Өгдөг, өрөөдөг нэгэн байцгаая. Амен. Та тийм нэгэн байхыг хүсэж байна уу? Амен. Тэгвэл өгсөн авьяасыг бид нар яаж ашиглах юм? Бурхан хүн бүрд өөр өөрийн авьяасыг өгсөн бөгөөд түүнийг юу вэ? Үргэлж ашиглахыг хүсдэг гэсэн. Хүн болгоны ур чадвар нь өөр байхгүй юу? Зарим нь маш сайн сонсож чаддаг, зарим нь маш сайн хуваалцаж чаддаг, зарим нь юмыг сайн тайлбарлаж чаддаг, юмыг гүн ойлгож чаддаг. Зарим нь юу вэ? Маш сайн хамтрагч байж чаддаг. Олон зүйлүүд байгаа. Танд өгсөн ур чадрууд байгаа. Бид нар амьдралынхаа үйл явц дотроо тэр ур чадруудыг бас юу вэ? Олсон байдаг, нээсэн байдаг. Тийм үстэй. Тийм байгаа гэж найдаж байна. Амен. Тэгээ би анх цуглаанд ирж байхдаа маш дотгош байгаа хүүхэд байсан байхгүй. Маш дотгош байгаа. Ярихыг хүсдэггүй. Хинч миний амьдралыг мэдэх ёсгүй гэж боддог. Тэгээ маш дотгош байгаа хүүхэд байлаа. Тэгээд анх цуглаанд ирсэн. Тэгээ хэсэг цуглаанд явсны дараа манай нэг эсийн бүлгийн ах маань ирээд тэгжсэн. Шерка чи нэг үйлчлэл хийхгүй юм эзний хүмүүст үйлчлээч гэлсэн. Чи ингээ эзэн Есүс итгэж байгаа гоо ингээд үйлчлэл гоё штэ. Тэгвэл итгэлчийн өсөөл ингээд явна гэл. Тэгээ юу үйлчлэл юу байдیں۔ Гэхдээ нэг амар гоё үйлчлэл байгаа. Чи ерөөсөө нэг л үг хэлэхэд болно. Тэгээд болоо. Вау, нэг л үг хэлэх юм уу? 2 үг хэлэхгүй байсан. Гэхдээ нэг л үг хэлэхэд болно. За тгийгээ. За юу хийе гэдэг чи бүтэнсээ өдөр цуглаан 11-ээс эхэлдэг гэсэн. 10:50-г цуглаанд ирээд 10:30 гэж ирээд тэгээ цуглаанд ирж байгаа хүмүүс сайн байна уу? Цуглаанд тавтаа морилоо гэж хэлчих. Тэгэл болоо. Тэгэл би тэгээ цуглаанд ирсэн. Эхлээ сайн байна уу гэл. Нэлээ сайн байна уу. Тэгээ дараа нь юу гэсэн мэхээр сайн байна уу? Цуглаанд тавтаа морилоо гэдэг бас. Тэгээ дараа нь болсон чи хөөе сайн байна уу? Та ажил дөрөв сайн амьдрал хийрээ гэд ингэдэг болсон. Тэгээ ханыг харахтаа баяртай байна гэд. Үг маань өссөн. Үйлчлэл маань тэлсэн. Тэг үүнийхээ үр жимсийг би хизээ өрцсөн бэ гэж хурим дээр өрцсөн байхгүй. Тэг хурмаа бид нөр 150 үнээр төлөвлөсөн. Ер нь бол 100 үнээр төлөвлөсөн л дээ. Хоёр талыг хамаадсан. За 80 үн, за нэг цуглаанаас нэг 40 мөч 50 гээл. Тэрх хурмаа яж байгаас дөнгөж 22 та. Эхнэр маань 20 та. Даав ээж тэр очиод хэлсэн. За та нар бол тэ зүгээр хурманд ир. Өөрсдөө бэлд. Танараас бид нэг төгрөж авахгүй. Яа. 22 даа нөхөр те 3 дугаар курсын оюут нөхөр байгаа штэ. Төлбөрөө ээжээрээ төлөвлөж байгаа нөхөр байгаа штэ тийч. Амар том ярил. Хөрөн бол бурхных. Яа. Бурхан анган. Та нар өөрсдөө л бэлд. Тэгээд ирсэн. Тэгээд урмаа зарлсан хүмүүст урилга өгсөн. Тэгээд хоёулахнаа ямар ч тач хоёр талаар хөдөлмөрлөөл тэгэл би ч одоо айлын жорлуу ухаж байгаа л одоо нөгөө үнэмлэхээ гинэ урилга хурмынхаа урилгыг те нөгөө хөвлүүлээл тэгэн гута цаасан дээр нөгөө обооны цаасан дээр наагаал тэгэл хүмүүс тараагаал тухайн үед чинь онлайн урилга байсангүй офлайн байлаа тэгээ өгсөн тэгээ явсан тэгээ ямар ч тач хамаатан садан бүх хүмүүстээ өгсөн тэгээд хурмын өдөр болсон санаа зовлтод байсан хүн ирэх болоо яах болоо тэгэл олон хурмууд бас болж исэн тэгээ бид нар 250 үний заалыг түрээслээд хийсэн байгаа. Тэгээ хурим маань болсон тэгсэн чинь заал дүүрсэн байсан. Манай ихнэр ороод алхсан. Би төрүүлэл явсан, ороод зогссон. Тэгээ ламагаа асгаал тэгэл зогсож илээ. Тэгэл ингээ харч юм гэл. Юу тэр чинь тийм төсөөл байхгүйсэн юм чи. Дүүрсэн байсан. 250. Вау гэж бас хүмүүс бүр гайхаал. Ямар их хүмүүс. Энд чинь ямар хүмүүс ирсэн юм, ямар нөлөөтэй хүмүүс ирсэн гэл. Тэгэд тэр маань юу байсан бэхээр яг эзний чуулганы үүдэн зогсоод яг сайн байна уу цуглаандаа тавтаа морилоорой гэсэн миний тэр үг хүмүүсийн зүрх сэтгэл дулаан үг болж бас биднийг үнэлэх тэр үнэлэмж болж ирсэн тэр үр жимсийг би хурмынхаа ясал дээр хүртсэн байхгүй.
Тэгээ бүр бид нэр ресторанд очсон. 150 үнээр төлөвлөсөн. Нэмээд 2-3 ширээ зассан. Тэгээ бит хоёр санаа зовж байгаа шүү дээ. 22 та нөхөр те. Ээж аваасаа мөнгө авахгүй битгий санаа зов гээл. Яана одоо хүрх болов хүрхгүй болов нөгөө хүмүүсийн хоолны тооцоог түлж чадах болов юу ч хийдэв. Хормон дээр ингээл хараа суугаад сараас энэнгээр л илбэг юм байгаад сараа суугаад. Тэгээ ямар зүйлээс юм ерөөсөө төлбөр авах. Тооцоогоо төлөх болов яах болов гэл. Тэгж байсараад юу болсон бэ гэхээр мэдээж хэрэг төлсөн. Тэгээ хормынхаа хувц салхи өрөөнд ороод нөгөө бэлгүүдээ ингээл яцгаа. Энд л ингээ түнтийцээ. Ийм байсан бол ийм болцсон. Миний гизтгэд байхгүйсэн шүү. Тэгээд ингээд ийм биц шиг ийм гараад ирсэн. Тэгээд тэгээ авсан. Тэгээд бит хоёр ороод тоосон. Тэгээд тухайн үед 6 сая 500 мянган төгрөгөөр бид нар хурмаа хийжсэн. Тэгээд тухайн үед 2010 оны үйл явдал ярьж байгаа шүү. Ресторан маань 30 хэд мэдл байсан үе. Тэгээд бид нар хурмаа хийсэн. Үнэхээр эзэн хангасан. Тэгээд бид хоёр 8 сая хэдэн зуугийн одоо бэлэн мөнгөтэй. Дээрээс нь алт мөнгөн эдэлтэй жижиг хөргөгчтэй болор шаазантай. Тэгээд нэг өрөө байрны руу ингээд орох гээд явж исэн. Тэгээд энэ зүйл маань юу вэ? Эзэн хангасан. Тэгээд бид нар 6 сая 600 тэр ресторанда төлөөд тэгээд бид нар 8 сая 800 байсан. Тэгээд тэндээс үлдсэн мөнгө аваад тэгээд би яг тэр өдөр яасан бэхээр эзний чуулганд маргааш нь хагас өдрөөс учраас бүтэн өдөр эзний чуулганд очиад би 880 мянган төгрөгийг анх удаа би эзэн талархаж өгч байсан байхгүй. Тэр үед барилгын цалин 120 мянга байсан шүү ах тундраа. Сарын шүү. Өдрийн 3500. Тийм үе. Тэр үед би 880 мянгаыг яг тэр өдөр эзний өмнөгөөд би эзэнд юу гэж хэлжсэн бэ? Эзэн би үүнээс ч илүүг танд өгдөг байхад та туслаарай гэж хэлсэн. Тэр хүчил өнөөдөр бидний амьдралд юу вэ? Биелэл болсон юм ах тундраа. Итгэлийн тэр тунхаглууд бидний амьдралд биелэл олсоор байгаамаа. Амен. Тийм учраас би таныг талантаа нуудаг биш. Харин талантаа эзний төлөө ашигладаг байгаас гэж хүсэж байна. Амен. Авьяасыг зөвхөн ашиглаад зогсохгүй байн хөгжүүлж явах хэрэгтэй мах тунараа. Танд өгсөн ур чадрууд байгаа бол түүнийг ашигла. Эзний хүмүүсийн төлөө хэрэгэл. Та өөрт ямар авьяас чадвар байгаагийн талаар Бурханаас асуу. Эзэн та юуны төлөө намайг ашиглаж байгаа вэ? Би юугаар дамжуулан таны хүмүүсийг хэрхэн барьж байгуулах ёстой вэ? Та надад мэдүүлээч. Бид нэр өнгөрсөн 2005 онд маш олон зүйлүүдийг бид нар сурсан шүү дээ. Тэ дотчоогоо чиглэсэн юм уу, гачаагаа чиглэсэн юм уу? Тэ диск буюу би одоо ямар хүн юм, би ямар тэ зан чанартай, ямар юутай өөрийгөө бид нар ингээд судлаад бас яг тэр дотроос таны үнэлэмжүүд, таны чадрууд ч гарч ирсэн. Тэгвэл тэр чадруудаар та бусдад юу вэ? Үйлчлээсэй гэж хүсэж байгаа маа. Амен. Тэгэхээр та өнөхөр нэг зүйлийг бодоосоо. Миний авьяас боломж юу вэ? Миний авьяас боломж юу вэ? Би түүнийг Бурхны төлөө ашиглаж байна уу? Та үннийг юу вэ? Үргэлж өөрөөсөө асуугаарай. Тэр айдас гэдэг бол биднийг үргэлж юу вэ? Саатал, зогсолт, хойшин татчихдаг юм ах танараа. Тийм учраас Библиэлд 365 удаа юу гэж хэлсэн байдаг гэж? Бүү аа гэж хэлсэн байдаг байхгүй. Эзэн өдөр бүрийг эхлүүлэхдээ юу гэж хэлдэг вэ гэхээр бүү аа. Би чамтай хамт гэж хэлсэн. Есүс Христ энэ дэлхий дээр ирэхдээ Иммануэль гэж ирсэн байхгүй. Би чамтай хамт байгч Бурхан гэж хэлсэн. Энэ дэлхийгээс тэр эцэг рүүгээ өргөхдөө юу гэж хэлсэн гэж энэ үеийн төгсгөл хүртэл би чамтай хамт байх болно гэж амласан. Тэгээд юу гэж хэлсэн бэ? Бүү аа. Бүү цочирд гэж хэлсэн байхгүй. Амен. Бурхан тантай хамт тахтунараа. Бурхан таны авьяас чадварыг өөрийн алдрын төлөө ашиглахыг хүсэж байна. Айц суугуул түүнийг үлдээ эзэн рүү юу вэ? Ирэх ёстой маа. Өнөөдөр манай очроо биднэрт маш амттай хоолыг бэлддэг. Маш амттай хоолуудыг бэлддэг. Тэгээ очроог ийм гоё хоол хийдэг гэдгийг бүгжээл мэддэг байсан баг. Одоо чуулганаараа мэддэг болсон. Амен. Бага зүйлээ юу вэ? Бусдад зориулахад тэр зүйл юу вэ? Хөгждөг юм ах тунараа. Амен. Өнөөдөр манай дөлөөгийн шинжлэх ухаанч байдлыг бид нар мэддэггүй байсан жилийн өмнө. Харин жилийн өмнөөс юу вэ? Шинжлэх ухаанд байдал нь маш хүчтэйгээр нөлөөлөөр орж ирсэн.
Одоо сошиал ертөнцид орж ирж байгаа. Халелуя. Маш энгийнээр бусдад Бурхны талаар ойлгомжтой тайлбарлаж байгаа. Энэ бол биднэрт байх өгсөн ур чадрууд аахгүй. Ур чадрууд нь Бурхны алдрын төлөө ашиглагдаж байгаа. Манай бүүжээ байна. 3 жилийн өмнө би бэс тоглож аяа л гэжсэн байна. Би бэс гитар тоглож аяа. Харин өнөөдөр бүүжийн өмнө Бурхныг магтахад ямар гайхалтай тэр бэлэг авьяас байгааг бид нар хардаг. Гур бид нэр Солонгос чуулган дээр очиад яг эзнийг хамтдаа магтсан. Тэгээ тэр үед бүр ингээд бүжигийн ингээд дуусан тэр магтаал үнээр зүрхэнд хүрж ийна. Эзэн ажиллаж байгаа. Түүгээр дамжуулан ажиллаж байгаа. Түүнд өгсөн бэлэг авьяасаар дамжуулан ажиллаж байгаа. Тийм болохоор ах トゥ нараа эзний төлөө өгсөн бэлэг авьяасуудыг ашиглацгаая. Манай AI-ийн байгуул AI-ийн ертөнцид ашиг нөлөөлцгөө. Жинзигийнхэн бол жинзидээ нөлөөлцгөө тий. Бид нар байгаагаараа юу вэ? Энэ дэлхийд гэрлийг тусгацгаая. Эзэн биднийг харахтыг үгүйсэн та нар бол дэлхийн гэрэл газрын давсаа гэж хэлсэн байхгүй. Давс амтаа алдвал юу болдгийг? Монголд бол зам дээр цацагддаг шүү дээ. Тийм хаягдл биш байцгаая ах トゥ нараа. Харин амтлагч байцгаая. Амтлагч байцгаая. Тэгээ бусдад хайраар үйлчилж амьдарцгаая ах トゥ нараа. Бусдад хайраар үйлчил. Өнөөдөр бид нэр сонгогдсон бол бид нар бэлэн байх талаар бид нар 5 ухаалаг 5 монхоглол болсон тэр эмгтээчүүдээс бид нар суралцсан. Ухаалаг байцгаая. Хоёрт нь Бурхны танд өгсөн тэр авьяас бэлэг чадруудыг хөгжүүлцгээе. Бурхны алдрын төлөө хэрэгэлцгээе. Гуравт нь бид юу вэ? Бусдад үйлчилцгээе. Хүн бусдад үйлчилснээр л хүн хөгждөг. Хүн хүнтэй харилцснараа л хөгждөг. Хүн ганцаараа хизээч хөгждөггүй. Та хурдан явъя гэх юм бол ганцаараа яваа гэдэг тийм үү? Харин хол яваа гэх юм бол хамтаараа яваа гэж хэлдэг. Тийм болохоор бид нэр хөгжих үйл явц бол хүн угаасаа хүнтэй байж л хөгждөг. Тиймдээ ч монголчууд бас их библиэлэг байсан юм шиг байгаа тийм. Ганц хүн айл болохгүй. Ганц мод гал болохгүй гэдэг. Их библиэлэг байсан шүү дээ. Юу манай эртний 700 онд библи ууржин монгол хэлээр орчуулагдаж орж ирснийг та мэдхүү? 90 онд ингээл арчлал гараад Есүс Христийн төлөө сайн мэд орж ирсэн гэж та энэ дүрд юм шүү дээ. 1200 онд хүртэл те эзний Чингис хааны байлдан дагуултын үед ч гэсэн юу вэ? Манад итгэлийн овгууд байсаар л байсан. Бид нар шинээр хүлээж авч байгаа юм шиг ойлгоод идэх. Үгүй. Бүр Ховд аймагт бид нар юу вэ? Уугууржин монгол бичгээр бичигдсэн эзний юу вэ? Сургаалт төгсвөд бичигдсэн хүртэл байгаа. Тэгэхээр бид нэр бусдад үйлчлэе ах トゥ нараа. Бид нэр бусдад үйлчилж яаж хөгждөг юм аа. Есүс ч гэсэн энэ дэлхий дээр ирэхдээ үйлчлэгч зарц байхаар ирсэн байхгүй. Тэгээд дагалдагч нар нь Есүс асуудаг те. Есүсээ бид хэрхэн яаж энэ хүмүүсийг дагуулах юм бэ? Үйлчлэх гэсэн байхгүй. Үйлчил. Та нар үйлчлэх хэрэгтэй. Хин тэргуунд байхыг хүснэ тэр нь үйлчлэе гэж хэлсэн байхгүй. Хин манлайлахыг хүснэ тэр нь үйлчлэе гэж хэлсэн. Тийм болохоор та нарт юу гэж хэлмээр байна гэхээр бусдад үйлчлцгээе яах トゥ нараа. Амен.